Одон дор сувгатавтай морил бий болготлогчийн хот Монгол бүхэн гайхамшиг нэвтрүүлэг эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг өв соёл уламжлаа дээдлэгч оюу толгой компани болон аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Ford Motors ивэнтгэж байгаа. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Одон дор суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилхоны Одон дор радиогоор хүрч байна. За өдрийн мэнд ганашаа. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр хэдүүлээ Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгээрээ уран барилдаанд улсын харцаг Сретэрэг бандлаар хөргөх чинь. За түүний одоо амжилт энэ гайхамшигт бүхийн бас үзүүлсэн тэр гой одоо момент цаг хугацаа тэр зүйлсүүдийг одоо ярихын тулд бүр хэдүүлээ бүр анх бага наснаас нь эхэлж хийж бодож байна. Одоо хэдүүлээ ч нэг тим бүх гэж урдталт нь эхлээл орчлон явдаг шүү дээ. Тэгэхгүйгээр шууд бага наснаас нь эхэлж байна. За 1943 онд төрсөн. Төв аймгийн Лүн сум биш үү те. Лүн сумын нутаг Тойн хүр гэдэг газар байд юм байл та. Энэ газар Малчин Данзан Даржаагийн ууган хүү болон мэндэлсэн гэдэг. За багадаа бол мэдээж нөгөө хөдөөгийн хүүхдүүд манай бөхчүүд чинь ер нь л багадаа те ховц цунраа уралдсан, дээл хувцаа уралдсан, барилдсан хүмүүс байдаг шүү дээ, тий. За тэгэл ялгаа байхгүй ингэж л одоо өссөн. Аав ээжтэй одоо дээл хувцаа урлаа гэж загнуулаад л тийм ээ. Түүний аавынх нь хувьд болохоор өөрөө бол барилддаг өдөр аав нь. Гэхдээ маш их тэнхээтэй, бяртай. Их жин тээдэг. Жин тэн буюу те нэг ачаа ийж дэшээ нэг тэмээ морь зөнд ачаад ч юм ингээ тээвэрлдэг. За морь сайн уургалдаг. Ажил хичээнгүй ийм малчин нэгэн байлаа. За 1952 онд одоо 8 нас хүрдэг жилээ Лүн сумынхаа бага сургуульд орсон гэж байгаа. За тэгээ манайх Лүнгээр одоо их л бид нар явж ирсэн те. Тэгэхээр тэр Лүнгийн бага сургуульд орсон байсан. Сургууль руугаа ихэнхдээ мориор явдаг. Тэгээ Лүнгийн сургуульд байхад нь тэр сургуульд нь өөрөөс нэг хоёр ах нэг нөхөрл тараадаг байж те. Тэр хүнийг хараад ерөөсөө бүх болох те. Эсвэл бүх барилдах гэдэг юм уу тэр зүйлдэх дурлаж байгаа. За яг нь 2 нас гэдэг бол нэг хол биш л те. Гэхдээ л дээдлийн ангийнх нь жоохон бахад 2 нас бол бүр хамаагүй том байлгүй байх. За тэгэх бах те. За тэр хүн нь болохоор хожмын их авраг жигжтийн мөг батгай. Оо тийм үү. Тий. За тэгээд хүү болохоор одоо дөнгөж сургуульд ороод ингэж хитэл төр дээр нь өөрөөс нэг хоёр ах нөхөрлөлтөд бочгнуулаад байна гинэ. За тэгэл тэднэртэйгээ их барилдаг. Энэ жигждийн мөх батгай ч бүр яг өөрийнхөө үе тэнгийнх нэг бүгднгийн савл хийвэл барилдаж аваад бүгднгийн хайдаг. Тэгээ бүр дээшээгээ одоо нэг өсвөр насандаа ч юм уу те жоохон байгаа штэ те. Тэгтэл насан туршидын барилдаанд хүртэл орж барилддаг. Тэднэртэйгээ ан маань үздэг. Жигждийн мөх батгай ч бас тарааж явсан нөхөр байгаа байхгүй юу. За тэгээд чинь 7 дугаар ангид байхдаа гэж байгаа шүү. Жигждийн мөх хот чинь 7 дугаар ангид байхдаа томчуудын барилдаанд оролцсон Сум аймгийн солтнуудтай ан маань үлддэг байсан. За тэгээд энийг харж байгаа одоо энэ Сретэр гэдэг хүүгийн хувьд бол бүхэд бол дурлсан нь ойлгомжтой баг. За мөнхөд аваргын ах Чадраавал гэж бас хүн байдаг. За энэ хүн бол бас барилддаг. Маш гоё барилддаг. Нэг ийм ямыг нэг ийм үзүүштэй хийдэг, нэг харуулштай хийдэг хүмүүс байдаг шүү дээ, тийм. Энэ Чадраавал гэдэг хүний хувьд бол үнэхээр тийм харуулштай гоё барилдааныг үзүүлдэг. Тэр мөр нь одоо энэ араас нь гарч ирж байгаа бүх сонирхож байгаа залуучууд бол маш их нөлөөлдөг. Урам зориг өгчээсэн. Тийм гоё хараавлаадаг. Тэрний гар ачаас бас ганган шүдэл гэдэг ингээд ярьдаг байна шүү дээ. Ер нь бол за тэгээ урд нь бол яг энэ заамрын наадам гэх мэт наадам үзэж явж исэн. Тэр дунд болохоор уучраа бөхөө шилдэж дарах гэдэг одоо ингээд шилдэд дарж ирсэн хүзүүнээс тэ ингээд шилдэд дарж байгаа юм шиг болоод одоо энэ шанаа штэ тэ дараа л ингэн гол энэгээр ингээд гараа ингэхээр л одоо нэг өрсөлдөж бүгд нэг юм цочдөг ч юм уу нэг юм болд юм байл та. Тэгэн гутал нь ингээд дохиол тэгэн гутал одоо давхар хамдаг ч юм уу тэ нэг ийм их хийдэг тийм ихт хийж байгаа бөхчүүдийг одоо харж байгаа байхгүй. Тэр их их уран хардаад байгаа. Тэгээ дээрэс нь ийм ихтэй хүмүүсийг тэ ямар ч эсрэг ийм хариу миг хийж чаддаггүй. Дээрэс нь би томтой ч юм уу тийм бөхчүүд хүртэл яг ийм хийдэг бүхтэд харахаараа эмээдэг. За ер нь бол ингэх юм бол өстой ийм үг. Ингээд дохлоо давхар хамаал цээж төрөөл түлхчих юм бол ерөөсө том битээ жижиг битээ ч юм уу хамаагүй хамгаалах хүртэл хэцүү байдаг гэж байгаа байхгүй. За энэ бүх михийг одоо энэ михидрийг бас хараад ер нь бол өөртөө тогтоогоолт яваад байгаа. Энэ бах хожмоо өөрт нь гарч ирэх юм. За Сретэр 5 дугаар ангид байхдаа бол одоо энэ бүхийн аманд гарах буюу наадамда сумынхаа наадамч байдаг юм уу одоо ямар нэгэн барилдаан боллоо шүү дээ. 5 дугаар ангид байхаас ахуулаа барилдаад эхэлсэн. Тэгээд бүр 7 дугаар ангид яг хоо энэ чинь нэг 9 дэх сургуульд орлох гэхээр 5 дугаар анги гэхээс нэг 14 15 болчихлаа юм л да. За тэгээд 7 дугаар ангиас одоо төгсөөд 100 наадамда барилдсан байгаа. Тэгээд энэ наадамда барилдахдаа бүр сумынхаа наадамд шөвгийн 4 дээр үлдчихэж байгаа. Шөвгийн 4-т үлдээд сумын зан давг гэдэг хүнд тухайд унж исэн юм байна.
7 дугаар ангийн хөө шүвгэн дөрөвт гараад ирсэн биш суманда. За ингээд 1960 онд 7 дугаар анги төгсгөлт нь тэднийхэн буюу гэр бүлээрээ Улаанбаатар хот руу нүүсэн байгаа байхгүй. За ингээ хот бараадчих. За хотод ирээд сургууль соёлын мөр хөөё гэж бодоод. Тэгээ аав ээж хоёр нь бол тэг хүүхдүүдээ сурах гал одоо ямар ч хамаагүй ажил хийгээл ингээл одоо ажлыг голлгүй хийж байгаа. За тэгээ хүүхдүүд сургуульд орохолсон чинь манай он нөгөө нэг Мөнх хотынхаа араас, Мөнх хот ахыхаа араас те санхүүгийн сургуульд бүртгүүлэх гээд яваа атсан гинэ. Тэгсэн чинь сургуульдаа хоцорсон байсан юм бүртгэлээсээ. Тэгээ орж чадаагүй. Тэгэхээр н төмөр замлаа яваад атсан гинэ. Тэгсэн чинь тэнд нь бас аваагүй гин. Тэгэхээр н сэргийлэх дээр очиод. Тэгээд сэргийлэхт одоо орё гэсэн юм уу сургууль байд юм уу гэсэн чинь өө манайх одоо цэрэг татахтай байгаа штэ гэлсэн. Тэгсэн чинь манай төвөл баг цэрэгт явчдığım билүү гэж бодсон гэдэг байгаа байхгүй. Тэгээ яваа атсан чи манайх цагдаагийн ажилтан бэлтгэнэ. Тэнд чи оч гээд. Тэгээ тийш очсон байгаа. За ингээд эндээ цагдаагийн курс 45 хоног суугаад өргөжлүүлэлт бүр хагас жил суусан гэж байгаа байхгүй. За тэр үед болохоор улаан хооронд тэр байдаг байсан. За тэгээд тэнд нь болохоор цэрэн авраг. Одоо нөгөө бид нар ярьдаг шүү дээ. Цэрэгт байх юм бол цэргийн тим бөхчүүд тэнд бэлтгэл хийдэг байсан гэдэгтэй адилхан. Энд нь болохоор цэрэн авраг, эрдэнэ очиргой, за зундуй заан, жижиг санжаа зэрэг бас мундаг бөхчүүд бэлтгэл хийдэг тэндээ бас барилдаг цагдаагийн нэрээс бас барилдаг байсан юм байна л да. Тэгээд тэр үед нь манай он очиод бас давхар бэлтгэл хийгээд бас нэг төртөө болж байгаа. За ингээд хойтон зун ногоон нуурын ойролцоо одоо манай энэ ногоон нуур гэдэг чинь тий ногоон нуурын ойролцоо нэг барилдаан болсон гинэ. Тэгсэн чинь тэнд нь Мөнхөд авраг ирсэн байна гин. Нөгөө нэг 2 насаар ах. За тэгэл чи ингэж барил тэгж барил тэгэл. Ингэж барилдвал сайн гэдэг юм шиг манай онд одоо заавар зүгэлгөө өгч гин. За тэгээ яг хуу чи ингээд нэг давчих юм бол тэг нь 2 давах юм бол ингээд бай шагнал өгдөгин шүү. Мөнгөний шагнал өгдөгин шүү гэж зөвлөжсэн гинэ. За ингээд манай он 1-ийн 5-нд гарангуутлаа булганы норм гэдэг начинд даваад 2-ын 5-нд болохоор адья гэдэг заантаа таарад. За 3-ын 5-нд болохоор өвдөг шороодсон байгаа. За ингээ 2 давсан учраас байнд нь 20 төгрөг өгсөн гэж байгаа байхгүй. За ингээд бас бүх барилдаад ингэх юм бол те амжилттай байх юм бол ингээд цалин дөрөгтэй ч гэдэм юм бас юм байх юм байна. Байшгнад байх юм байна. За тэгээд нэг өдөр явж байгаа нөгөө мөөётөөгөө таарсан чинь нөгөөд чинь за сэрэтэ хоёулаа нэг барилдаанд яваад хэлсэн бол та нэг барилдаан руу явж ийн гэсэн юм. Тэгээд дагуулад барилдаанд очсон гинэ. Тэгснэ тэнд барилж байгааг нь харчаад мууя аврах болохоор чи ер нь барилдгаар нөхөр вэ шүү. Спортын төв ортонд очив. Тэнд үндэсний бүхэн секц явж байгаа. Дугуулan байгаа. Тэнд очиж жоохон бэлтгэл хийгээд гэсэн юм байна. Тэгсэн чинь манай он тэрнийхэн дагуу яваад очиж байгаа байхгүй юу. Тэгээ яваа атсан чинь үнэхээр тэр спортын ордондны үндэсний бүхийн секц дугуулan байна гинэ. Манай чинь тийм сонсоог юм чи. Энэ үндэсний бүхийн секц дугуулan ч гэсэндээ бас дөнгөж эхэлж байсан байх л та. Тэгээ яг энэ дэр багшилж байгаа хүн хин юм бэ гэсэн чинь манай төвдөн дөрж аврах байхгүй юу. Тэгээ төвдөн дөрж аврах чинь өөрөө яг энэ халахын алдар төвдөн дөрж аврах чинь анх одоо үндэсний бүхийн тийм секц дугуулan хичээллүүж эхэлсэн гэдэг одоо түүхтэй байхгүй. Яг тэн дээр нь манай яваад тийм байх. За ингээд 1960 оныхоо намар нь тэр пионерын ордны дэргэдэх дархан аврах төвдөн дөржин өдөртөг байсан бүхийн дугууланд шуунт олсон нь түүнийг бол одоо жинхэнэ нөгөө нэг бүх рүү жинхэнэ одоо юу гэдэг юм те секс дугуулан мэрэгжлийнхаар нь байдаг юм уу те зааж сурах зам нь болж байгаа байхгүй. За тэгээ тун удалгүй нөгөө дугуулан чинь спортын төв ордон руу шилжээд тэнд болохоор чөлөөт бүх гэдэг бүхийн цоо шин төрөл Монголд орж иж байгаа. Монголд үүсч өгч эхлэн тавигдчихж байгаа байхгүй. За тэгсэн чинь тэн дээр нь болохоор Цэрэн давг гэдэг багш байсан юм байна. Тэр багш болохоор хідэн бөхчүүд аваад энэ Болгар руу 3 сарын хугацаатай хамталсан бэлтгэл хийхээр явж гинэ. Чөлөөт бөхөөрөө. Одоо Монгол улсад чөлөөт бөх өгч гээд шүү дээ. Энэ болохоор 1961 оны 9 сар юм байлаа. За тэгээ энд болохоор хин явсан гэсэн чинь нөгөө Жигжидийн Мөнх батна. Тэгээд Цэрэн, Бээжин, Санжаа Зундуй, Эрдэнэ очиж Сүхбаатар Цэрэн давг гэдэг ийм хүмүүс нөгөө багштайгаа нийлээд энэ Болгар руу 3 сарын тийм чөлөөт бүхийн одоо тийм хамтарсан бэлтгэлд явчихж байгаа байхгүй. Эн чинь бол одоо нэг утгаараа Монголд анх удаа чөлөөт бүх хөгжиж байхад те одоо тэр улсад олон жил болсон тэр бүхийн суурьтай тэр улсад очиод мэрэгжлийнаа илүү явуулж гин гэсэн. Дасгалжуулагч маань дасгалжуулагч маань хүртэл сургалтанд суучаад ирж байгаа юм биш үү? Бөхчүүд маань хүртэл өдөртөө болох нь шүү дээ жинхэнэ мэрэгжлийнхэнтэй барилдаад. За гэсэн чинь тэднийг Болгарт байж хооронд нь заяа. Оросоос Гостин Шиков гэх юм уу да. Ийм нэг дасгалжуулагч ирсэн байгаа. Энэ болохоор чөлөөт бүхийн анхны одоо дугууланг байгуулж байгаа байхгүй Монголд. За тэгснэ нөгөө төвдөн дөрж аврагын дугуулан байгаа шүү дээ. Тэр дугуулан дээр очиод эндээс ч одоо бүх барилж байгаа хүмүүс байгаа шүү дээ, тий. Эндээс чөлөөт бүхэд барилдуулчаар ийм хүүхэд байна уу гэдэг төвдөн дөрж аврагаас тэгсэн юм байна. Тэгсэн чинь одоо ингээд чөлөөт одоо үндэсний бөхөөр хичээлж байгаа ингээд хүүхэд бүгдээрээ байх нь л тий. Тэгсэн чинь тэр дундаас төвдөн дөрж авраг харж ирсэн аа. Очиод сэрэтэрэн гарнаас хөтлж гаргаж ирээд за энэ хүл яг чөлөөтөөр нөгөө нэг төрлөөр чинь барилдаж магадгүй дээ гэд өгсөн байгаа байхгүй. За энэ болохоор яа харахгүй манай төвдөн дөрж аврах чинь бол өөрөө маш одоо мундаг
те мэдрэмжтэй, харцтай, тийхээтэй ийм гоё бүх штэ. Ийм том авраг штэ. Тэгэхээр энэ том авраг өөрөө ингэж байгааг бодоход хүүд бол юм байгаа нь ажиглагдсан юм шиг байгаа юм. Таньцсан л байгаа. Таньцсан юм шиг байгаа нь те. За ингээд Сретер маань чөлөөт бөхөр нухлуулж эхэлсэн байгаа. Нөгөөд нь болохоор тэнд тухлуулаад байдаг, манай хүн болохоор энэ тухлуулаад байдаг. Ингээд 1962 онд Монголд анх байгуулагдсан чөлөөт бүхийн шигшээ баг гэж байгаа байхгүй. За энэ шигшээ багийн гишүүн болж байгаа. За тэгээ Орос мэрэгжилтэнд манай хүн ер нь бол хөлт сайн ордгоороо ер нь бол тоогдсон болов гэдэг. Нөгөө яага багтаа хараадсан шүү дээ. Ингээд тоглоо орлоо энийг хэн цогсож чаддгүйгээр энэ мэхэн дөөрөд урлаадсан шүү дээ. Яг тэр үйлдэл нь ер нь бол одоо баг чөлөөт бүхийн тамирчин бүх юм биш үү гэж баг харагдсан байгаа байхгүй. Өөрөө зөндөө тэгэж одоо хийгээд идэг байсан юм бэ. Одоо бол бүр өвдөглөө дайрж очинд бүр амар болж байгаа шүү. Тэгсэн чинь энийг бол тэгэж байгаа. Ер нь болмоор юм шиг санагдсан гэдэг өөрөө тэгсэн байгаа байхгүй. Яагаад тэгэхээр барь центр байхгүй. Шууд хөлд орж болдог. Өөр хэвтэж ягаад барилдсан ч болдго юм байна гэдэг өөрөө тэгсэн байгаа байхгүй. Тэгэхээр өөрт нь айгүй амар санагдсан байгаа. За ингээд спортын төв ордон чөлөөт бөхөр барилдахаар болоо Сретер маань багштайгаа барилдаад эхэлж байгаа байхгүй. За тэгээд тэр үед ч нөгөө бүх чөлөөтийн бүх ховор учраас те багштайгаа л бэлтгэлээ багштайгаа л барилдаж байгаа. За ингээд гадаадынхантай хийсэн хамгийн анхны уулзалт тэмцээн болж байгаа байхгүй чөлөөтийн 1963 оны хавар. Энэ Казахстанынхантай одоо Улаанбаатарт хийсэн тэмцээн болсон юм байна. Энэ тэмцээн дээр сонирхолтой нэг юм бол манай Сретер 63 кг болон 70 кг-д хоёр жинд хоёуланд барилдсан. Яаж байгаа юм гэхээр одоо мэдгүй Казахстанаас одоо тамирчид ирэхлээр одоо 63 70 дээр ч юм уу те ингээд тамирчид нь олон байгаад идэг. Манай Монголоос болохоор тамирчид цөөхөн байгаад ингэсэн болов. А нэг бол манай онд үнэхээр одоо тамирчид цөөхөнд байсан баг л та те 70 үзчих тамирчин байхгүй болоод гарсан юм уу? Эсвэл 63 үзчих тамирчин бол байхгүй. 70 руу орж байгаа баг. 70-ыг 63 руу оруулахгүй баг. Тийм үү. За тэгвэл яг ингээд нэг юм хоёр одоо жинд хоёуланд нь одоо өсөлтгөр болж байгаа байхгүй. За ингээд яг энэ жингүүдэд таарсан учраа бүхүүдээ ялаад хоёр бүх ялсан амжилтаараа чөлөөт бүхийн хоёр дахь спортын мастер болсон гэж байгаа. Тэгэхээр эхний спортын мастер нь болохоор жигшдийн мөх батхан байхгүй юу? Чөлөөт бүхийн анхны спортын мастер Монгол улсын. Тэгэхээр манай Сретерийн хувьд болохоор яг мөнх хотын араас хоёр дахь спортын мастер болж байгаа байхгүй. Тэгээд энэ анхны дээр уулзалт тэмцээн дээр бол 63 болон 70 дээр учраа таарсан хоёр бүхэн хоёуланг нь ялцсан л байгаа байхгүй. За тэгээд түүний хувьд бол ер нь бол яригддаг нь ерөөсөө л хурд асуудлыг хурдаа шийднэ. Ерөөсөө л хурд. Бүхийн одоо үндэсний бүхийн дэвжин дээр гарлаач байдаг юм уу те өөрийнх нь одоо чөлөөт бүхийн дэвжин дээр гарлаач байдаг юм уу ерөөсөө бүх зүйлийг хурдаар шийддэг ийм бүх байхгүй. За тэгээд энэ ч одоо 63 он гэж штэ те ер нь бол яг хуу нэгдсэн үндэсний байгууллагт Монгол улс те бүгд хамт Монгол ард улс 1961 онд илссэн байдаг. За тэгээд нэгдсэн үндэсний байгууллагт одоо ингээд өөрсдийнх нь тусгай тогтнолыг зарлаа те энэ холбоонд одоо бүртгэгдээд бусад улсууд хүлээн зөвшөөрнө гэдэг маань энэ бол тусгаар улсаа гэдгээ бол маш томоор зарлж байгаа. За энэний чинь бүтээх гэж Монголын одоо өв дээдс бүгд маань те маш олон хүн заавд давсан байдаг. За ингэж яагаад ямар ч 61 оны 10 сарын 27 гэдэг чинь те хүлээж авсан нэгдсэн үндэсний байгууллага дээр Монгол улс бүртгэгдсэн. За эндээс маш гоё юм дахиад нэг зүйл нь юу вэ гэхээр Олимпийн наадамд оролцох хэрэгтэй болдог. Тэ? Одоо дэлхийд даяараа нэгдсэн том олимпийн наадам хийхэд тэнд нь нэгдсэн үндэсний байгууллагт илсэн одоо орнууд л орох хэрэгтэй болж байгаа жишээ нь тий. За ингээд ер нь бол 61 онд одоо чөлөөт бөхөөрөө бас манай Монгол улсаас тамирчид маань яг энэ олимпийн наадамд оролцсон байдаг. Тэгээ тэн дээр бол манай Сретер хамт явж үзсэн байгаа. Ягаад гэхээр тухайн үед бас чөлөөтийн тэмцээн уралдаанд ингээд Казахстаны тамирчидтай хийгээд хоёр ялцсан тий. Баг тэмцээнүүдэд ялцсан. Одоо тэн чинь бас нэг спартакад болдог штэ. Монголын бүх ард түмний спартакад гэдэг. Тэгээ энэ спартакадтай бас ялж малаад ингээд ер нь бол чөлөөтөөсөө байгаа боломжоор манай одоо энд 61 оны олимпиад оролцсон байдаг байхгүй. Токиогийн олимпиад байгаа тий. 64 оны. 64 оны хөдөө тий. А тийм 64 оны Токиогийн олимп байхгүй. За ингээд ер нь бол 64 оны Токиогийн олимпиад манай оролцоод манай хүнч гэлтгүй ер нь бол Монголын баг тамирчид оролцоод анх удаага олимпиад оролцож байгаа гэхэд эндээс бол медаль аваагүй л те. А гэхдээ дэлхийн олимп гэдэг ийм байт юм байна. Тэв дэлхийн дэвжээ гэдэг ер нь бол ийм юм байна. Олимпийн дэвжээ ийм юм байна гэдэг маш их туршлагуудыг хоримтлуулж ирж байгаа. 64 оны олимпиас. За тэгээд манай хүн чин бүгд найрамдах ардчилсан Герман улсад зохиогдсон чөлөөт бүхийн олон улсын тэмцээний алтан медалийн эзэн болсон. Тийм. Чөлөөтөөр энэ хүн чинь бүр төрмөл байхгүй юу? Тэр хурд, тэр хүлд орох марк гэдэг юм бүр. Үнэхээр гайхамшигтай. За ингээд 1965 онд болсон Английн Манчестерт болсон дэлхийн аварга тэмцээний 6 дугаар байрт шалгарсан. 1967 онд түүнд Монголын Олимпийн хорооноос алтан очир одонгоор шагнаж ирсэн. За ингээд чөлөөтөөр энэ хүн бол бүр мандат өглөө. Тий. Ер нь бол одоо багшин ч гэсэндээ тэр их таньсан баг, төвдөн дээр аварга явуулсан их таньсан баг. За тэгээд бэлтгэл сургуульд нэ дээр юм сайн нөлөөлсөн л баг. За ингээд 1966-аас 1968 онод Болгарын нийслэл Софиад зохион байгуулагдсан чөлөөт бүхийн
Данкаловын нэрэмжит гэх юм уу те олон улсын тэмцээн Тбилис чинь болохоор гүрж те тэгэхээр гүржийнх юм баг та. За гүржийн тэгвэл Тбилисийн чөлөөт бүхий олон улсын тэмцээний алт мөнгө хүрэл медалуудын эзэн болсон. За дээрэс нь Монгол улсын төрийн талбайг мэдээж дэлхийн тавцанд өргөж нэр алдраа дуусгаж байгаа. Түүний спортын амжилтыг үнэлж 1968 оны 4-р сарын 29-нд Бүгд найрамдах Монгол Ард улсын спортын гавьяат мастер гэдэг цолыг олгосон байна. За ингээд ер нь бол чөлөөт бөхөөрөө манай он олимпиад нэг удаа оролцоод үзчихлээ. За медальгүй те. Гэхдээ дэлхийн одоо олон орон зохион байгуулагдж байгаа маш олон төрлийн дэлхийн аварга болон те Аз ТV ч гэдэм юм тэмцээн урлагуудад оролцоод маш амжилттайгаар Монгол улсынх нэрийг өндөрт өргөж байна. Мөн өөрийнх нь одоо тамирчныхын хувьд бол маш амжилттай замналыг одоо эхлүүлсэн явж байгаа юм. За хоёул хамтаа хэлж ярьж байгаа. За. За өнөөдрийн дугаарыг маань уламжлал ёсоор манай оюу толгойн ивент тэгж байгаа. За оюу толгойн маань зөвхөн уул уурхайн үйл ажиллагаа явуулахаас гадна за нийгмийн хариуцлагын хүрээнд маш олон үйл ажиллагаа явуулдаг. За оюутнуудад үнэ ажлуудын хүрээнд оюутнуудад маш их тэтгэлэг өгдөг байж байгаа тийм. 1120 тэтгэлэг өгсөн гэсэн баг. Тэгэхээр чинь ч юу гэсэн ч үгүй тийм. Тий одоо ирээдүйд эх орондоо хийж бүтээх 1120 шиг тэр гоё одоо бяцхан ургамлыг тий усалж ийн гэсэн үг шүү дээ. 1130 биш. 1130 ургамлыг усалж гэсэн үг шүү дээ. Тэр чи одоо ингээл салбартаа маш их мэдлэгийг олцсон залуучууд ирэл жинхэнэ цэвэр агаар гэдэг үг шүү дээ. Яг тэглэг байх. За усалж байгаа гэснээс мөн бас та Монгол орны усны нөөцийг хамгаалах зорилгоор доктортой хэрэглээг бас бий болгох зорилгоор усны хэрэглээний шилдэг шилийг тодорхойлох шалгаруултыг 2 дахь жилдээ санаачлаад ингэж одоо шалгаруулж ажиллаж байгаа юм байна. За усны салбарын судлаачид усны хэрэглээнд дэвшилтэд дарга техник нэвтрүүлсэн байгууллагууд мөн хувь хүмүүс энэхүү шалгаруултанд оролцох боломжтой байж байгаа. За мөн Монгол орны өнцөг булан бүрт эерэг нөлөөллийг бий болгож ажиллаж байгаа. Жишээлбэл хариуцлагагүй уул уурхай улмаас хөндөгдөж орхигдсон газруудад нөхөн сэргээлт хийх ойн салбарыг чадваржуулах зорилгоор 100 сая мод хөтөлбөр хэрэгжүүлээд ажиллаж байгаа юм байлээ. За баярлалаа. За хоёулаа хамт олондоо баярлалаа. За түүний чөлөөтийн зам нь бол маш амжилттай явж байгаа. Тийм байна. За одоо энэ хүн маань үндэсний бөхөөрөө барилдаж эхэллээ. Амжилттай гэж бүр тасарч байна. Тасарч байна тий. Энд чинь бүр спортын гавьяат мастер гэж шүү дээ тий. Энэ бол одоо байж болох хамгийн л амжилттайгийнх нь илэрхийлэл байлгүй тий. За ингээм 1965 оны улсын баяр наадмаараа үндэсний бөхөөрөө барилдсан. За ингээм 1965 онд орж ирээд манай 1-2-ын даваа бүр 3-ын даваанд хүртэл төвгүй даваа гараад ирж байгаа. За үндэсний бүхийн тухайн үед бол манайхан ч бас жин мэн гэдэг юм уу те тиймэрхүү зүйлсэд амгаалах биш. Тийм лагс биеэрээ ингэж барилдах биш. Бертингээр барилдах биш. Тэнд чинь тухайн үед бас уран мэхийг уралдуулдаг те хурд хүчээр үздэг байгаа шүү дээ те. Тэгэхээр манай хүний хувьд бол яа харахгүй бас чөлөөтийн хүн учраас те. Нөгөө дөрмийнхэн дагуу өвдөглөөл ингэчгүй л бол бусдаар бол тэр хурд бол үнэхээр юм байгаа байхгүй. За ингээд 4-ийн даваанда ювэ гэдэг нэртэй улсын одоо начинтаа толгойд таарж байгаа байхгүй юу? 4-ийн даваан дээр. Энэ ювэ гэдэг начны хувьд болохоор одоо Монголын үндэсний бүхийн түүхэнд Монгол улсын түүхэнд ч байж магадгүй. Ах トゥ 3 начин байдаг. Унаач яс гоё. Амар гоё хараа. Яг хаа ах トゥ 2 авраг гэж би бол сонсч байсан. Ах トゥ 2 одоо юу гэдгийг те иймэрхүү тохиолдолд байдаг бах. Ах トゥ 3 начин гэхээр бас урд өмнө сонсож байгаа юм шиг. Айгуу сонирхолтой санагдсан надад бол. За хамгийн том ах нь болохоор ювэ гэдэг энэ хүн. Хоёр дахь нь болохоор ванчиг цэрэн. Хамгийн бага нь болохоор дулам сүрэн гэдэг ах トゥ 3 начин байдэн шүү. Энэ 3-ын хамгийн том буюу ахтаа нь ювэ гэдэг хүнтэй 4-ийн даваан таарчихгүй юу? Улсын начинтаа таарчих шүү дээ одоо. Том цолтой бүх шүү дээ. За тэгээд энэ ювэ гэдэг начны хувьд болохоор ард түмэн дунд яригддаг яриа нь болохоор шүү дээ тий. Одоо нөгөө зээл 130 гэх машин биш зээл одоо машин гэх юм уу тий. Ачааны машин гэдэг шүү дээ тий. Ийм машины хийлсэн дугуй гэдэг чинь ер нь бол хүндэлтэй. Одоо ингээл хэмжээгээр нь бодоход одоо бидэд бол ингээд тэврээд өрөхөж мөрөхөд бол ер нь бас л том ид шүү дээ. Тэгээд хийтэй хүнд дугуй байхгүй. Тэгсэн чинь ийм дугуйг өрөөсөн гараараа өргөөл тэр ачааныхаа төвчрүү ингээд шидчихдэг. Ийм ер нь тэнхээтэй хүн гэж ард түмэн дунд угаас яригддаг. Тэгэхээр энэ хүнд чинь ингээд чөлөөтийн залуухан бүхийг бол ингэж барьж хагаад ингэхэд бол асуудалгүй гэж ард түмэнд ихлээр ойлгогдож байгаа байхгүй юу? Ерөөсөө тэгэл нөгөө нэг таарчлаа гингууд хүмүүс хоорондоо шуум ярихтаа тэгж байгаа. Өөстө асуудалгүй юу вэ зүгээр барьж аваад ингээ хийчих юм байлгүй л гэж байгаа. Үгүй 63 кг их заяа. Юу? 63-т үздэг хүн шүү дээ. За тийм байна нэрээ тийм. Бид хоёроос жижиг хүн байна гэсэн үг. За тийм байна. За тэгээд ийм тэнхээд болохоор нь ерөөсөө аваад чулууч нэг л ард түмэн тэгээд ингэнэ. Тэгээд сэрэтэр болохоор өөрөө хөлт барьцгүй ордог. Тэр ихний 2 3 одоо даваан дээрээс харчиж байгаа шүү дээ тий. Хөлт барьцгүй ордог. Ялангуяа баруун хөлт барьцгүй гүйдэг.
Тэгэхээр энэ хоёрын тал нь таарад байгаа байхгүй. За эвгүүтх юм бол нөгөөд баруун гараар аваас авчиж магадгүй, нөгөөдг нь баруун хөлд нь ороод унгаачих магадгүй. Ер нь бол их сонирхолтой барилдаан болох нь дээ гэдэг. Нөгөө хүмүүс ч бас энэ барилдааныг их хүлээж байгаа. За ингээ хоёр залуугийн барилдаан хинч хайж мэдхээр эвзэгтэй барилдаан болохоор болоод за ингээ туллаа. Тэгсэн чинь Сретер болохоор ямар ч үед ерөөсө бие барьдгүй. Ерөөсө юм чөлөөтэй барилддаг зангаараа. Талбайд гарч ирээл өрөнгүүтээ шийдсэн мэхээ хийгээл гүйтцсэн нөгөө хүнээ. Давчиж байгаа байхгүй нөгөө юуг нь. Тэгэхээр манай хонд ерөөсөө тийм нэг дэлхийн хэмжээгээр гараад үзсэн те олон хүмүүстэй барилдаад үзсэн гэдэг ч юм уу ийм одоо ийм нээгдэх гэдэг юм уу те задрах ч гэдэг юм уу ийм юм нь бол одоо байгаад байгаа юм шиг байна. Ерөөсөө ямар ч тийм сандрах мандрах гэсэн юм байдгүй. Гарч ирээл ерөөсөө хурдаар бүгдийг шийддэг. Тэгээ ёстой гарч ирээл баруун хөлд нь гүйсэн юм яасан гарч ирээл гүйсэг хайцсан. Сретрийг тийм хурдтай гүүнэг төсөөлөөгүй. Нөгөө юу вэ гэдэг байгаа начин маань инээсэр босч ирсэн гинэ. Тэгээ босч ирээд тахимаа өгөхдөө заа миний найз заан болно шүү гэж зоригжуулаад тахимаа өгсөн гэж байгаа байхгүй. Энэ гоё хүмүүсийн талаар ярих гоё те ийм хүмүүсийн талаар ярих. Нэг очичоод энийгээд босч ирдэг хүмүүс би айгуу давштай. Яг тэр үнэхээр барсангүй дээ гэдэг чинь бүр тэгээ айгуу гоё байгаа байхгүй. Тэр чин дараад нь дахиад харах тэр хүний талд байж болох байхгүй даваа те. Тийм гоё өгөө аваагаа мэддэг. За ингээд 4-ийн даваанд давцсан заяа манай. 5-ийн даваар орж иж байгаа. 5-ын даваад ороод ирсэн чинь нөгөө өөрийг нь яг бүх болох ахиллыг нь тавьж гарыг нь зааж өгч исэн төвдөнд орж авраг амлж авч байгаа байхгүй. За тэгээ төвдөнд орж авраг амлж аваад өөрийг нь төвдөнд орж аврагыг яг эд залуу байхад нь түүний одоо алдар нийт хөргсөн түүний дархан мэх байна л да. Хөнтөрч суйлах гээд. За тэгээд энэ хөнтөрч суйлах гэдэг мэхээ төвдөнд орж авраг шавийнхаа эсрэг хийсэн байгаа гаргаж ирж байгаа. 5-ын даваан дээр. Тэгээд угсруулад хийсэн чи ундгүй. Дахиад угсруулаад хийсэн чи ундгүй. Бүр ингэж барахгүй байжгаад өөрөө унчиж байгаа байхгүй төвдөн дээр аврах. Тэгэхээр багшигаа давтсан заяа нөгөө Сретер маань. Тэгээ нөгөө унчаад босч ирсэн ээ тэгсэн гэж байгаа. Залуу хүнч богино хугацаанд сайжирдаг юм байна. Анх надад чав орохдоо миний энэ мэхэнд ганц нэг газарчл явсан юм да. Өвгөн нь өрөөсөн гарыг нь нугуулхаад одоо өнгөрчээ. Өрөөсөн гарыг нь нугуулхаас өнгөрч гээд тэгсэн байна. Тэгэхээр ерөөсөө Сретерийн хувьд бол маш богино хугацаанд маш хурдтай явсан. Тэгээ сая бол те түүхэн дээр гарч ирж штэ ерөөсөө тав гэж ерөөсөө дэлхий рүү явцсан те. Маш хурдтайгаар өссөн. Тэгээ шавьяга магтчихсэн гэж төвдөнд очиж байгаа хувьд. За ингэсэн. Багшаараа тавд авчлаа. Улсын начны болцлыг одоо хангаж гин те. За ингээд 6-гийн даваанд гараад ирсэн чинь тухайн үедээ бол ерөөсөө аврагын энтэй арслан гэж яригддаг. Энэ хүчит арслан чойжл сүрэн гэдэг хүн амлж авсан байна. За ингэж амлал авлаа. 6-гийн даваан дээр өрлөө. Өрөөд ерөөсөө нөгөө нэг төрөний хэлдгэр те манай Сретер чи ерөөсөө маш хурдтай барилддаг. Хугацаанд бүр маш хурддаг. Тэсэн чинь ерөөсөө удаад ерөөсөө юугүүл те барилдаан болцсон. Тэгээ ерөөсөө нөгөө нэг өрөөд удалгүй хааштай дийлэхгүй юм чинь гээд манай хүн бол тэгсэн юм байна нөгөө. Хааштай л энэ дарслан дийлэхгүй юм чинь гээд шийдсэн мэхийг хийгээл уны гэж зориглол шулуухан харваал дайрцсан гэж байгаа байхгүй. Тэгэн гутлаа тэгсэн чинь нөгөө арслан чойжсэн арслан болохоор суугаал босох шиг болсон гинэ. Тэгэхээр манай хүн чинь за нөгөө ингээд элэг бүсээ ингээд өгт арслан тайлж ирсэн гэж байгаа байхгүй. Арслан намайг зогсоод байхаар гайхсан юм байлгүй. Чи чинь унчхааргүй сайн байгаа юм байна гэж арслан тэгсэн гинэ. Тахимаа ав гэд тэгсэн гинэ. Ерөөс нөгөө чинь арслан өөр ингээд суугаал босох шиг болсон. Тахимаа ав гэж тэгсэн. Тэс нөгөө яаж байгаа болоо гэл яаж байгаа хэрэг вэ гэсэн. Та унаагүй штэ л гэсэн чи урдаас нь суун тусахад миний өгцөг газарт сүрэгдсэн бахөө. Гэдэг чинь заяа. Наадмын дивжинд булхайцг шиг муухай явдал байдгүй маа. Би дахиж барилдахаас ичээд байна гэд тахимаа өгөөд бутсан гэж байгаа байхгүй энэ хүн. Тэгээ яг энэ хүнийг ингээд ясных нь араас л манай хүн тэндээ итгээд засуулаасаа малгаагаа аваад цаашаага дэвэл явсан гэж байгаа байхгүй Сретергаа. Саяны арслан гэх юм гэлээ. Чойжл сүрэн. Аврагын энтэй арслан байхгүй. Та мундаг бүх байна. Харвал дайраал ингэсэн чинь нөгөө нь суугаал босох шиг болсон гэж байгаа байхгүй. Тэгэл ингэснээ шууд ингээл элэг бүсээ тайлаад эхэлсэн. Тэгэн гутал манай хүн чинь яаж байгаа юм болоо гэд ойлгохгүй. Яасан бэ гэдгсэн чинь за ацлан унсан бохоо сая суугаа босоход хүрдсэн бах. Дахиж барилдах чинь муухай. Олон төмний өмнө ингэж худлаа ярих чинь муухай гэд. Тэгээд элэг бүсээ тайлаад одоо өгсөн гэж байгаа байхгүй. Бөхөр хичээлж байгаа хүүхэд болгон энэ түүхийг сонсоос. Яг сайн нэтер чойжлсөр арслангийн түүхийг. Тэгэд одоо ганц гайхалтай юм шүү дээ. 5-ын даваанд одоо бид нар мэдхтэй болохоор 5-ын даваан дээр дараавчих юм бол улсын начин цол тий. 6-гийн даваанд гэх юм бол улсын заан гэж явах нь шүү дээ тий. 7-д заан. 7-д заан 6-д одоо хацар хэлмжтэй явна шүү дээ тий. Тэгсэн чинь тухайн үеийн үндэсний бүхний дөрмөр болохоор 6-д авах юм бол чимэг өгдөг байсан. Тий.
Тэ? Цол өгөхгүй, чимэг өгдөг байсан. Тэгэхээр манай он 6 даваад ер нь бол өсөг өдр чимэгтэй улсын начин гэдэг цолыг энэ онд хүртэж байгаа байхгүй 1965 онд. За ер нь бол ингээд дараагийн даваандаа бол гараад манай унсан байх нэ. За дараа жил нь буюу 1966 онд Сэрэтэр дахин 6 давж. Дахиад 6 давсан. Зааны энтэй начин гэдгээ харуулж чадсан. Энэ наадмын 3-ын даваанд болохоор өмнө говийн харьяат Нялхааг, 4-ийн даваанд болохоор Циркийн Хишиг давааг, 5-ын даваанд болохоор Булганы харьяат Тэмээ өргөдөг агуу хүчтэн Жаминдорж Аслан, за 6-гийн даваанд болохоор Архангаан харьяат Аранзал хэмээх улсын зан Гомдорж нарыг даваад, 7-гийн даваанд улсад 3 жил дараалан төрүүлчихэд байсан нутгийнх нь ах Жигддийн Мөнх хотод өвдөг шороодсон байгаа. За. Тий. Ингээд улсын их баяр наадмаас ер нь бол 1966 онд 6, 67, 73, 81 онуудад тус 5 давсан. Толоо тавчих. Үндэсний бүхийнх нь одоо амжилт нь бол энэ. За Сэрет руугаа дурсахтаа болохоор өөрөө заан цол хүртэх боломжоо 2 3 удаа ашиглаж чадаагүй гэж өөрөө ярьдаг. За 67 оны наадамд бол 6 давтсан заан цол өгөх заан давчвал заан цол өгөх тодруулах юм бол нөгөө нэг жил дараалан 8-д үлдсэн бүх буюу те шүгийн 8-д үлдэж байгаа начин цолтой бүхчүүдэд одоо ийм болцол байсан юм байна л да заалт дүрэн байсан юм. Тэгсэн чинь тэр одоо наадам дээр Сэрет руугаа пүрв заантад хунж барилдаад хаях шахаж хагаад хавранд нь өнгөрөөд өгсөн гэж. Тэгээд хоос басарсан гэдэг. За 1981 онд заан болчих боломж байсан. 1981 онд 60 жилийн тэг шоо байж исэн. Тэгээд энд 6 дав бол заан болчих дүрм журмтай байсан юм а гэж. Тэгсэн чинь харамсалтай 5 даваад 6-гийн даваанд Мөнгөн Асланд ойцсон байдаг. За хоёулаа хамтран хэлж байгаа юм чи. За тэгээ түүний араас одоо яг жинхэнэ гайхалтай түүхэн эхлэх чинь. За өнөөдрийн дугаарыг аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors ивентэтгэж байгаа. За Forward-ийн маань 26 дахь жилдээ Япон автомашины сэлбэг засварын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. За ер нь бол маш их туршлагатай компани байж байгаа. За мөн дээрээс нь Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болцсон байна. За ингээд албан ёсных гэдэг чинь ерөөсөө тэр оригинал чанартай сэлбгүүд нь Forward-оор дамжиж Монгол улсад нь орж ирнэ гэсэн үг. За тийм учраас бусад засварын төвүүдийг одоо өөрсдөнтэйгээ хамтарч ажилласаа гэж урьж байгаа. Манайд энэ чанартай сэлбгүүд нь байна. Хэдүүлээ Монголынхаа хэрэглэгчдийг ерөөсөө чанартай сэлбгээр хангацгаая гэдэг ийм уриалгыг одоо дэвшүүлж байгаа байл. За энэ бол одоо маш зөв, маш гоё ийм үйл ажиллагаа байгаа тийм ээ. Зөвхөн манайх ингээд энэ гоё юмар үйл ажиллагаа явуулах биш. Бөөнөрөө Монгол улсаараа гоё ингэж чанартай юм хэрэглэе л та. Тий. Ямар сандал үнэт зүйл нь аюулгүй байдлын төлөө хамтдаа гэж байгаа шүү дээ. Яг тий. Одоо энэ сэлбгээс болж Ослын хэдэн өрнж болтго. Зөвхөн Ослоос гадна зүгээр хүн одоо чанаргүй сэлбэг юм аваа тавилаа шүү дээ тий. Тэрний хэрэглэх хугацааны хувьд маш бага байгаа. Тэгээд тэгэхээр ч нөгөө нэг тэр айлын санхүү дээр дахиад нэг юм орж ирээд байдаг. Одоо ингээд бүр заримдаа ингээд зарим хүмүүстэй уулзхлаар тий. Машинда тийм хийгээд машинда ийм хийгээд л гээд идэг. Уул нь бол машин ч ирээдүйд тижээх гээд байгаа зүйл биш байхгүй. Машинда хөрөнгө оруулалт ингээ олон дахин тий хямдхан сэлбэг авч тавьж ирсэнээс уул нь хүүхдийнхаа сургалтын төлбөрийг хоримтлуулж исэн илүү уул нь өгөөжтэй байхгүй. Энэ улсад тэр гэр бүлд тий. Харамч хүн хоёр төлнө гэж байдаг. За Forward-тай холбогдохыг хүсвэл 75.75 дугаарыг утсаар болон Facebook-ийн Forward Motors гэдэг хуудас байж байгаа. За мөн хаан улд өрг 3 дугаар хороо Тэц 3-ын чанхаард Forward Motors-ын офис засварын төвөнд байж байгаа юм лээ. За баярлалаа. За баярлалаа. За ингээд Монгол улс, бүгд найрамд Монгол ард улс нэгдсэн үндэсний байгууллагад элсснээрээ тий маш олон улсуудад дэлхийд тусгаар тогтносон Монгол улс шүү гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрүүллээ. А түүний ар дээрээс бол маш том боломжууд нэгдэж л байгаа хэл та. Тэрний нэг нь бол манай Монгол улс бусад дэлхийн улс орнуудтай адилхан спортын нэгдсэн одоо энэ наадам буюу олимпийн наадамд оролцох эрхээ аваад түнд оролцдог. За тэгээд 64 оны дээр Токиогийн олимпиад болохоор оролцоод медальгүй ирсэн гэж байгаа шүү дээ тий. А гэхдээ тэндээс бол баг тамирчид яаж оролцдгийг дэлхийн тэр тамирчид нь ямар юм мөн дээрээс нь одоо Монгол улсад тамирчидаа яаж анхаарал хандуулж иж энэ амжилт гэдэг зүйл гарч ирэх юм те амжилтаараа спортороо дэлхийд манлайлаад эхлэх юм бол бас ямар боломжууд Монгол улсад нэгддэг вэ гэдэг те дэлхийгээс одоо Монгол улсаас хувьчлагч гэдэг юм уу ийм их боломжуудыг харж байгаа бах. За ингээд түүний араас болж байгаа олимп бол Монгол улсын 2 тудаага орж байгаа олимп бол 1968 оны Мехикогийн олимп байхгүй. За тэгээд энэ олимп ерөөсө хаяанд ирсэн. Тэгээ одоо нөгөө нэг хадватар авахын төлөлт төр ярьдаг шүү дээ тий. Гадаад руу тэмцээн уралдаанд явж байгаа одоо шгшээ багийн тамирчдыг ерөөсөө тэр үндэсний бүх мөх инээ тэр юмд оролцуулахгүй. Одоо тэгээд бас манай хүний эзэн үндэсний бүх төрөө гаргаж байгаа барилдсан он жилүүд гэсэндээ цөөхөн байгаад байгаа зү тий. Тэр зэсэг холбоотой байх юм чин чөлөөт бүхийн Монгол улсын шгшээ багийн тамирчин шүү дээ. За тэгэхээр энэ хүн дээр ч маш их анхаарал хандуулж байгаа байх. За 68 оны Мехикогийн олимпиад Монгол улсын төр засаг баг тамирчидаа
ихээхэн анхаарал хандуулдаг. Яагаад тэгэхээр нэг олимпиад оролцоод үзсэн. Хоёрдугаарт энэ үед Монгол улсад шинжлэх ухаан гэдэг хэр хүчтэй байсан бэ гэдгийг одоо батлах юм. Энэ шинжлэх ухаан гэдэг зүйл өөрөө спортод ямар нөлөөтэй вэ гэдгийг ч энэ түүхээс харах байх. Яагаад тэгэхээр шууд Мехикод болно гэдэг юмыг сонссноос хойш манай Монгол улсын төр засагч бай те одоо энэ салбарын мэрэгчлэтнүүд ч бай. Ерөөсөө юу бодсон бэ гэхээр газар зүүн байрлалыг бодсон байдаг. Газар зүүн байрлал болон тэр хотын далайн түвшний одоо өндөр гэдэг ч юм уу хоол хүнс ч гэдэг юм уу энэ бүх зүйлийг бодсон байдаг байхгүй. Тэгээд шинжлэх ухаанаар ингэсэн улс чинь ямиг арай ондоогоор харж байгааз. Гэтэл бусад улсууд нь яаж очиж баллах вэ гэдгийг бас яг тэр олимпийн наадам дээр харагддаг. За тэгээд наадамд олимпийн наадамд оролцох болоод наадмын дараа одоо 7 сард наадам болж байгаа шүү дээ. Наадмын дараа яг нөгөө нэг Мехикогийн олимпиад явж байгаа баг тамирчтай бүгчүүдээ отгон тэнгэр уул руу явуулдаг. Монголын төр засаг. Тэгээ отгон тэнгэр ууланд очиж яаж байгаа гэхээр яг тэр Мехиког одоо далайн түвшнээс дээш хийдий. Тэгэхээр отгон тэнгэр хийдий. Тэр хавцаа яг хамгийн байгаа Монголд байгаа газар нь хаав гэсэн чинь отгон тэнгэр уулд хараад отгон тэнгэр рүү явуулдаг байхгүй. Тэгээ тэнд очиод далайн түвшнээс дээш тэдэн метрийн өндөрт гэдэг те. Тэр өндөрлөг дээр нь одоо нөгөө нэг бие дасгах хэвээр тамирчид маань. Тэр нөгөө нэг агаарын даралт тэгээд тэр хамсгалах, тэр ачаал авахар яах нь, олон цаг барилдахаар яах нь те гэх мэтлэн энэ бүх зүйлийг яг тэнд хийж байгаа байхгүй. За ингээд Зөвлөлт бод улсын мэрэгжилтэн Лойс гэж хүн энэ багшийн удирдлагын дор отгон тэнгэр ууланд бэлтгэлтэй гарч байгаа байхгүй манай чөлөөтийн тамирчид. За тэнд болохоор яг нөгөө далайн түвшний өндөртэй адилхан тул агаарын даралт болон одоо тэр бүх зүйл нь маш ойролцоо гэдэг манай судлаач судалсан. Тэгээд яг тэр нөгөө нэг анх отгон тэнгэр ууланд бэлтгэл хийх гээд манай тамирчид очиж байхад анх очиж байхад бол зүгээр шүү дээ тий. Тэгэл хэсэг байж байгаа л ингээд бэлтгэл хийгээл эхлэнгуут л толгоо нь эргээл. Хамраас нь цус гардаг. Хит их ачаал бэлтгэл хийхлээр энэ чинь нөгөө нэг зөвхөн барилдаад авахгүй шүү дээ хүчний бэлтгэл хийн за гүүн одоо хөнгөний бэлтгэл жиндээ орох гэдэг ч юм уу маш олон төрлийн бэлтгэл хийж байгаа. Энэ болгон дээр нь нэлээд хүнд дарамт болж байгаа хөө тамирчдад. Тэгэл маш хурдтай нөгөө нэг юм эцэг гэл те. Иймэрхүү юмуд яваал ингээл хоног өдрүүд өнгөрөөл бэлтгэлээ хийгээл аажимдаа нөгөө хүмүүсийн маань амьсгаа бүм задраал дасаал ингээд эхэлж байгаа байхгүй. За тэгээд отгон тэнгэрийн амралтанд байхад ерөөсөө чөлөөт бүхний тамирчид та те хоньны мах гаргаж өгөөл тэр нөгөө хоньны сайхан шүл уулгаал байнгын тэнхээтэй хүчтэй байлгах гээд. Дээрээс нь нөгөө айраг, тараг, сүү цагаан эдэгээр байнгын хэрэглээг нь хангаал. Тэгэл ерөөсөө ууландаа гүйдэг. Тэр одоо отгон тэнгэр ууландаа гүйд. Манай отгон тэнгэр уул чи мөг цасч штэ тий. Тэгэл ууландаа гүүн. За тэгэл хөл хөмөг тоглоно гэх мэтлээ ингээд яг тэр агаарын даралттай орчинд ингээд бүх юмуудыг хийгээд ачаал авахуулаад тамирчтай ингээд ерөөсөө бэлдээд байгаа байхгүй. За ингэж жагаад Мехикогийн олимп руу явдаг аа. Тэр олимпийн үеэр зарим орны тамирчид энэ Мексикийн цаг агаар те Мехикотын цаг агаарт тарж чадахгүй агаарын даралтанд тохирохгүй толгоо нь эргэж байгаа ухаан алдаж унж байгаа яг тэр олимпийн наадмаар дивжэнээс дам нуурхтаа бууж ирж байгаа гэх мэтлэн ийм зүйлүүд яг болж байгаа байхгүй. Гэтэл манай Монгол тэр үед шинжлэх ухааны талхаа дээр тавьсан байсан улсууд те ийм шинжлэх ухааны үндслэлтэйгээр бэлтгэлээ хийгээд ингэж тэр улсыг судалж байгаад очсон байдаг байхгүй. За ер нь бол манай улс дээр олон саад тодорхойлыг даван туулж ирсний эцэст болоод ингээд хоёр дахь олимпиад орохоор боллоо. За тэгсэн чинь энэ дээр чөлөөт бүх гэж одоо тамирчтай бэлдсэн маш гайхалтай байгаад байгаа. Тэгээд одоо Монголын баг тамирч, чөлөөтийн тамирчид бас дэлхийн олон орон зохион байгуулагдж байгаа тэр тэмцээн оролдоонуудад маш амжилттай оролцоод байгаа. Ер нь бол Монголын тамирчид тэгээ сонсогдсон байгаа. Чөлөөтийн бусад өсөлтөгч орнуудад бол бас хатуухан самар шүү гэдгийг ойлголцсон байгаа. За ингээд Монголынхон бөхчүүд манд барилдаад ингэсэн. Тэндээс бол мэдээж ингээд маш олон барилдаануудыг хийж байгаа. Тэр дундаас нөгөө нэг хамгийн хүнд ачаа буюу манай нөгөө Сретер дээр хамгийн олон барилдааныг хийх жин таарж байгаа. Босод жингүүд нь цөөхөн тамирчтай байгаад гэдэг юм уу цөөхөн бөхчүүд оролцсон болох гэдэг юм уу барилдаануудын тооны хувьд харьцангуй бага. Тэгсэн чинь Сретер дээр болохоор бүр 7 тойрог барилдаан гэж байгаа шүү. 7 тойрог барилдаанд барилдахаар болж байгаа. Тэр үед чинь дөрмөн өөр байсан балаа байсан гэдэг юм аа. За дөрмөн дээр хоёул бас их юм ярих баха. Нэг ч ялагдаагүй бүхэн яачдаг үлээ. Тий. Карманы оноо гэхэлсэн балаа юм байсан тухайд. За тэгээ Монголын бөхчүүдээс хамгийн олон буюу 7 тойрог барилдаан барилдахдаа за эхлээд шүү дээ тий. Австрийн Марш гэдэг бүхтэд таарсан. За энэ бүхийг болохоор бүр онооны хувьд 3.5, тэг 10.5-ын харьцаатайгаар манай хүн ялж байгаа. Бүр бүхэл бүтэн 3 бүхэл оноогоор илүү ялж байгаа байхгүй. Араас нь Финландийн Самута гэж ийм бүх байлээ. Тэгээ энэ бүхийг 4 тэгээр ялж байгаа. Араас нь Туркийн Аграл гэж бүх байгаа байхгүй. Энэ бүхийг 3-1 харьцаатайгаар буулгаж авч байгаа. Францын Мачано гэж бүх байгаа байхгүй. Мачано гэдэг бүхийг 4 тэгээр буулгаж авч байгаа. Энэ за Франц, Турк, за Финлянд, Австри гэдэг энэ бүхчүүд чинь бас л чөлөөтийн суурьтай олон жил бас явдсан ийм чөлөөтийн орнууд шүү дээ. За тэгээ Зөвлөлт бод улсын бүх дэлхийн аварга Барнашвили гэж байгаа. Барнашвили болохоор 1-3 харьцаатайгаар ялагддаг байхгүй. Зөрөөд Ираны бүх
Иран ч бас чөлөөтийн том дэлхийн аварга энэ Абдолла гэдэг энэ бүхэд 1-3 харьцаатайгаар ялагддаг юм. Тэгээд сүүлийн тойрогт болохоор Болгарын бүх олимп дэлхийн аварга Инью гэж байгаа байхгүй. Энэ Инью гэдэг бүхтөө 2-2-ын харьцаатай тэнцдэг байхгүй. Энэ нь болохоор бүр Болгарын бүх зөө. Олимпийн дэлхийн аварга ийм бүх шүү дээ. За энэ бүхчүүдтэй барилдаад ингээд тэнцсэн. Ер нь бол луугруудтай үдсэн байна шүү дээ. За ингээд маш хүнд барилдааныг 7 тойрог барилдаа маш хүнд барилдаануудыг хийсний эцэст өмнөх Олимпиасаа хангалттай туршлага судалсан Бүгд найрамд Монгол Ард улсын баг тамирчид 2 дахь Олимпиасаа л гэхэд медалийг хөтөж эхэлсэн байдаг. За ингээд 1968 онд зохиогдсон Мехикогийн Олимпийн наадмаас нэг мөнгө 3 хүрэл медальтай ирсэн. За чөлөөт бүхийн барилдааны төрөлд 87 кг-ийн жинд жигждийн мөнгөд мөнгөн медаль авч байгаа. Араас нь 52 кг-ийн жинд дамдын шарав хүрэл медалийг авдаг. 78 кг-ийн жинд артаг хүрэл медалийг авдаг. За ингээд 70 кг-ийн жинд сэрэтэр хүрэл медалийг авч байгаа байхгүй. Бахархаж маш нэр. Тий. 70 кг дээр бас хүнд барилдааныг хийсэн гэж байгаас тий. Энэ бөхчүүд нь хүртэл тий аимшигтай аваргууд байгаас тий. Тэгэхэд энэ барилдааны дундаас Бүгд найрамд Монгол Ард улсын чөлөөт бүхийн тамирчид болоогүй шүү. Бид нар дөнгөж Олимпиад орж иж шигээл 2 дахь Олимпиасаа 4 медаль суулаа гаргаад ирж байгаа шүү. Аимшигтай тий. За тэгээд энэ медаль хүртэж байгаа энэ үйл явц нэтэр явуул тий. Ерөөсөө за өмнөх жилээс нь ямар байсан. Тэр 64 оны Олимп дээр ямар байсан. Гэтэл 68 он дээр ийм супер болоод ороод ирнэ гэдэг чинь энэ дээр бол яах аргагүй маш сайн ажилласан байгаас тий. Яг энэ тэмцээн уралдаан спортын тамирчин спорт гэдгийг шинжлэх ухааны талаас нь харах юм бол яадаг вэ гэдэг. Одоо бол бүр дэлхийд шинжлэх ухаан бүр ноёлцсон шүү дээ. Бүх тэр дэлхийн шилдэг тамирчдын чинь тий нөгөө нэг бие физикийг нь бүгднийг судалсан. Яавал яах юм, ямар хүнсээр дэмжих юм, ямар цагуудад бэлтгэл хийж яах юм гэх мэтлэн ингээд бүр яг жинхэнэ шинжлэх ухаанаар ажилладаг шүү дээ. Энэ дэлхийн спортын тамирчин чинь тий. За ер нь бол ингээд одоо дэлхийд нөлөөллөө харуулсан. Сэрэтэр гэдэг чөлөөтийн 70 кг-ийн бүх бол тий дэлхийд байгаа юм байна шүү гэдгээ бүр тамгалцсан. За үүнээс хойш 2 жилийн дараа буюу 1970 онд Канадын Эдмонтод болсон дэлхийн аварга шалралт тэмцээнээс ганцаараа манай Монгол улсаас очсон бүхчүүдээс ганцаараа манай сэрэтэр хүрэл медалийг хөтөж авч ирсэн байдаг. За тэгээд энэ дээр бол бас ингээд үүнээс цаашаа ярих юм бол манай сэрэтэр гэдэг бүх энэ үндэсний бүхтөө тэ энэ начин гэдэг солыг ингээд ууггүй авцсан инээ дээр гэдэг юм байна. Мөн дээрээс нь дэлхийн чөлөөтийн дэлхийн чөлөөтийн одоо тэмцээн уралдаан олимпиад дэлхийн аваргуудад ороод ингээд нэрээ баталсан ийм бүх байна гэдгээс гадна сэрэтэр гэдэг хүн дэлхийн чөлөөт бүхийн түүхэнд шүү. Монгол улсын гэж ярихгүй. Дэлхийн чөлөөт бүхийн түүхэнд энэ хүн маш том хувь нэмрүүдийг оруулсан. Үүнд дэлхийн үеийн чөлөөт бүхтэй түүнээс хойш барилдсан үеийн чөлөөт бүхчүүд бүхийн тамирчид болон бүх чөлөөт бүхийн дасгалжуулагч гэдэг юм уу баг улс бүгд талархаж явах ёстой юм. Яагаад гэдгийг одоо тайлбарлах юм. 1971 онд Софид болсон чөлөөт бүхийн дэлхийн аварга шалралт тэмцээнд Монголын бүх сэрэтэр заяа 4 ялсан. 1 тэнцсэн. Ингээд тэр дэлхийн аварга шалралт тэмцээнийх нь барилдаанд дуусч байгаа байхгүй юу? 4 ялж 1 тэнцсэн. Нэг ч ялагдаагүй. Нэг ч ялагдаагүй. Тэгсэн ирнээсээ 6 дугаар байлт ордог. За. За одоо энэ ямар очтой гэхэлэр шүү дээ тий. Давхар тэр үед болохоор чөлөөт бүхийн дүрм нь халаасны оноо гэдэг юм зүйлтэй байсан. Барилдаан эхлэхэд бүх бүхчүүд одоо хоёул ингээ барилдаан эхэллээ шүү дээ тий. Тэгэхэд бүх бүхчүүдэд халаасанд нь 6 оноо байдаг. За энэ 6 оноо яадаг вэ гэхэлэр шүү дээ. За 6 оног тайлбарлахаас өмнө тэр үед шүү дээ манай бүхтөө таарч барилдаагүй тамирчин алтан медаль авцсан заяа. Сэрэтэр болохоор сэрэтэрт ялагдсан бүх нь болохоор манай бүхд ялагдсан бүх нь болохоор медаль авч ирсэн. Ийм утга учиргүй тийм 6 оноо байхгүй юу? Дэндүү шударга бус байна гэдэг энэ явдлыг одоо тэг тухайн үед дэлхийн одоо бүхийн төрлүүдийн нэгдсэн холбоо гэдэг юм холбоо юм байна. Тэр холбоо шууд дүгнэлт хийгээд дүрмэндээ шууд өөрчлөлт оруулж ирсэн байхгүй юу? Ийм том үйлдэлийг дэлхийн чөлөөт бүхийн түүхэнд энэ хүн одоо биеэрээ харуулсан байх нь. Тэгээд энэ хүнийг өмөрч дэлхийн бүхийн холбоо ингэж энэ дүрмийг өөрчилсөн байдаг. За одоо нөгөө нэг юуг тайлбарлая. Халаасанда 6 оноо гэдэг чинь тий оноогоор ялах гэж байна л да. Цэвэр ялах болон оноогоор ялах тий. Оноогоор ялах юм бол халаасных онооноос нэгийг алдна. Буюу одоо оноогоор би ялчих юм бол энэ бүхөөс бүр 100% илүү гэдгээ батлах гэдэг юм л да. Тэнцээд нэг оноо одоо ингээд оноогоор ялчихлаэр нэг юм ингэж барилдаж байгаа нэг онооны зөрүүнээс ялсан шүү. Арай нэг жоохон дутуу яллаа гэдэг юм явах гэдэг байгаа байхгүй. Арай нэг жоохон дутуу ялах юм бол оноо хармааных нь онооноос нэг оноо хасагдана. Гэх мэтлэн ийм байхгүй. Тэгсэн чинь манай хүн болохоор дөрвөн өрсөлдөгчөө ялсан гэсэн шүү дээ уулна. Дөрвөн өрсөлдөгчөө ялсан ирнээсээ оноогоор ялцсан бүгднийг. Тэгээд нэгэнтээ тэнцчихлэр нөгөө нэг хармаанд нь байсан оноонууд нь байхгүй болчихж байгаа байхгүй. Дөрвөн одоо оноогоор ялчихад 4 6 онооных нь 4 хасагдчихна. Тэнцчихээр 2 оноо хасдаг байсан юм бэл. Тэгээд тэнцсэн чинь нөгөө 2 оноо хасагдаад ингээ оноо карманы оноогүй. Тэгсэн юмсээ 4 ялаад нэг тэнцсэн.
Ийм байсан чинь өөртөнд барилдаагүй байсан бүхэн алтан медалыг аваад өөртөнд ялагдсан бүхэн медаль авцсан. Тэгсэнээс манай хүн бүр 6 дугаар байранд ороод ирсэн. Ийм шудраг бус үйл явдал болохгүй юу? Тэгээд энийг ерөөсөө тэнцэн барилж байгаа бүхчүүд нь зүгээр нэг бүхчүүд биш шүү дээ. Дэлхийн аварга шалралт ирж байгаа чинь тухайн улсаас аварга нь болоод дэлхийн аваргад ирж байгаа улсууд шүү дээ. Улс улсын аваргууд ирсэн байгаа ийм чухал тэмцээн дээр ийм сонин онооны дүрэн байсан байхгүй чөлөөт бүхтэр. Тэгсэн чинь ерөөсөө тэр үед нөгөө нэг ийм байдлыг хараад тэгээ гол нь нөгөө урд нь тэмцэн болж явах нэг ийм юм гарч байгаагүй. Гэтэл яг сэрэтэр дээр бүр санамсаргүй байдлаар бүр ялаад нэг тэнцсэн ирнээсээ бүр 6 дугаар байдлыг унтсан ийм. Онооны гажиг нь яг ил болохгүй юу? Дөрмийн гажиг нь ил болохгүй юу? Тэгэд энийг харсан ерөөсөө тэр нөгөө үндэсний бүхийн төрлүүдийн холбоо гэж байгаа шүү. Тэр нь бүр шууд яаралтай хурал зарлаад чөлөөт бүхнийг дуудаал ийм юм байж болохгүй гэж бүгд хуралдаал тэр оройно шууд энэ оноо гэдэг ямыг бүр чөлөөт бүхийн дүрмээс тэр жигт нь хассан байдаг байхгүй. Тэгэхээр чин энэ сэрэтэр гэдэг хүн өөрт нь бол маш харамсалтай л да яхахгүй. Тэгээд ерөөсөө нөгөө тэр оройно өөрөө зөндөө уйлсан гэж байгаа. Тэгэлгүй байх. Тийм бүр ингээд ялаад гараад ицсэн дийлдэхгүй байх үед нь ийм юм болчвол яах юм бэ те тэр хүний спортын амжилтанд маш том хар толб үлдэж байгаа шүү дээ. Энд чинь ийм дөрөв байгааг бол манай хүн финалд алтын төлөө үзэж явах байсан биз дээ. За тийш шүү дээ те. Эн чинь тэр тамирчны одоо карьерийн хувьд тэр улсын тэр онооны хувьд тэр маш том хар толб байхгүй. Тэгэл тэр хүүчин оройн зөндөө уйлсан. Тэгсэн жил ерөөсө тэр оройн яаралтай хуралдаал Монголын сэрэтрийг үнэхээр хохироочлаа гэд дөрмөө өсчихсэн гэдэг. За тэр үед бас нөгөө нэг чөлөөтийн олон жил явцсан баг тамирчидтай улсууд те нэгнийгээ бас муухан доош нь хийчих тийм үү тиймэрхүү юм байсан л баг бас. Тэгсэн чинь цэрэнд орж багш, цэрэн давг багш нь орж ирээд за миний хүү битээ уйлаа. Чи миний хүү өстө жинхэнэ дэлхийн дүрмийг чи өөрчлөлөө шүү. Эн чинь л том зүйл шүү гэдгийг нь өөрт нь хэлж сэтгэлийг нь тайлбарлаж ирсэн байх нь л та. Тэр үеэс хойш одоо жинхэнэ дэлхийн чөлөөтөр барилж байгаа бүх бүхчүүд бүх одоо орныхан те бүгдээрээ л хараад нэрэл үнэхээр шудраг бусыг одоо ницааж чадсан хүн чинь энэ хүн шүү дээ. Чудраг дүрмийг гаргаж ирсэн хүн чинь энэ хүн шүү дээ гэж харж ирсэн баг. Сэрэтэр гэдэг бол ийм том нэр үлдсэн багхгүй дэлхийн чөлөөт бүхийн түүхэнд. За тэгээ яг одоо тэрнээс хойш бол нөгөө ялжил байгаа бүхэн те цаашаага барилдах ийм дүрмэнд тогтсон байна. За чөлөөт бүхийн амжилтуудыг нь дуртаах те. Монгол улсын чөлөөт бүхийн шгшээ багийн анхны гишүүдийн нэг. Яах аргагүй энэ хүн чинь анхныхан гишүүн мөн шүү дээ. Тэр 1964, 1968, 1972 оны Олимпийн наадмуудад оролцсон. За тэгээ 68 оноос бол медаль авчирсан тийм ээ. Дээрээс нь 1965, 66, 67, 69, 70, 71 оны дэлхийн болон Аз ТV-ийн аврах шалралт тэмцээн болон олон улс өөрийн орны аврах шалруулах тэмцээнд удаа дараа оролцож одоо энэ тэмцээнүүд тасралтгүй болсон гэсэн юм шүү дээ. Аимшиг юм байгаа шүү дээ. Алтан медаль 18-ыг мөнгө 7, хүрэл медаль 8-ыг хүртэж ирсэн. Бид нар харин энэ чөлөөт бүхээс харах юм бол эн чинь бүр дэлхийн хүн байхгүй юу та бүр аимшиг байгаа сте. За тэгээ 1968 оны Мехикогийн одоо зуны Олимпийн хүрэл медальтан, за 1970 оны дэлхийн аврах шалралт тэмцээний хүрэл медальтан, за мөн ах トゥ нэг социалист орнуудын те армийн 4 удаагийн авраг гэдэг. За Данколовын нэрмжит болон Тбилис хотын одоо бүгд найрамдах арчилсан герман улсад болдог тэмцээнүүдийн бас авраг гэж байгаа. Тбилис хот болон энэ германд болдог тэмцээнүүдийн авраг гэж байгаа. Дээрээс нь улсын аврах шалралт тэмцээний 6 удаагийн авраг. Бүр яа харахгүй нүн чинь бүр ингээд чөлөөт бөхөөрөө бол бүр домог байхгүй да. Тийм ээ. За одоо чөлөөт бөхөөрөө домог гэснээс манайхан одоо ойдвгаг мэддэг те зэвгийн ойдвгаа гэж те энэ том чөлөөтийн бүхийг мэддэг. Тэгээд энэ бүх болохоор өөрөөс нь сэрэтвгаагаас дүү байхгүй юу. Тэгээд энэ 20 дугаар зууны манлай тамирчин чөлөөт бүхийн барилдааны дэлхийн хошоо авраг Олимпийн мөнгөн медальт энэ ойдвгаа чинь анх дөнгөж чөлөөтөөр барилж эхэлж байхдаа одоо сэрэтэр ахаасаа гуйж байгаа. Яаж ирэхлээр нэг бэлтгэлийн дараа гэсэн гэдэг. Сэрэтэр ахаа хоёлаа яг 9 минутаар хинээс хэдэн оноо авах нь нэг юм авьяас үзээд нэг яс үзчихүү гэд одоо ойдв тэгсэн юм байна л да. Тэгэхээр сэрэтэр чинь болохоор ах нь байх нь шүү дээ тий. За тгий гэдэг. Тухайн үед болохоор яг 3 минутаар 3 үе барилддаг байсан гэж байгаа шүү. За тэгээд яах чинь гэхээр 9 минут тасралтгүй барилдан заяа. Дундаа ингэж амралт авахгүй 9 минут тасралтгүй ойдв сэрэтэр хоёр хоорондоо барилдана. Ингэж явах явцдаа дотроо цээжлэн. Одоо ингээд нөгөө нэг пат гэл одоо ингээд барилж байгаа хөлд орох мах гээд ингээд бодонгууд л ингээд дотор нь за би 1 оноо алчлаа 2 оноо алчлаа ингээд 3 оноо алчлаа гэдэг юм ингээд өөр ингээд бодоод оноогоо дотор цээжлээ явчихъя. Тэгээ хоёулаа барилт дуусаад хиндэ хэдэн оноо алцснаа хоёулаа хэлээд ихүү гэдэг нөгөө ойдов тэгсэн юм байна. Тэнгуут нь сэрэтэр за тгийгээд барилж байгаа байхгүй. За ингээд ч нөгөө байнгын бэлтгэлтэй байдаг хоёр нөхөр чинь хоорондоо яг 9 минутын турш ядрахгүй
зуурахгүй зуурах гэж нэг ядраа зуурах хэлдэг. Ядрахгүй өстой ингээд яг 9 минутын турш хаалц барилдсан байгаа байхгүй. Барилдаа дууссан. Нөгөө ой түн тэгсэн гэдэг нүдэн ороод ирчихсэн. Би танд сая 109 оноо алдчихлаа штэ гэдэг. Пүү. Харин тийм 9 минут барилдах явцдаа ойдов Средер гэдэг хүнтэй барилдаад ингэхдээ Средер 109 оноо алдсан гэдэг. Тэгэхээр энэ харин энэ Средер гэдэг хүн хинбэ гэдэг нэг юм ойлгомжтой болж байгаа байхгүй. Тийм бай. Энэ ойдовга чинь өөрөө 20 дугаар зууны дээр манлаад амирчин дэлхийн одоо хошоо аврах олимпийн мөнгөн медальт чөлөөт бүхийн бүр агуу хүн шүү дээ. Тэгэхэд энэ хүн Средер хасаа 109 оноо Средер хата 109 оноо алдчихсан гэж бод. Амар юм. Тэгэхээр энэ Средер гэдэг хүн бол яа харахгүй энэ Монголын биш бүр дэлхийн чөлөөт бүхийн түүхэнд бүртгэлтэй хүн байхгүй. За тэгээд энэ хүний талаар бас маш олон сайхан дурсамж яриад байдаг аа. Тэгээд одоо би нэг зүйлийг хэлэхэд энэ хүн одоо амьд байгаа. Энэ Средер гэдэг энэ хүн 2004 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын хацаг гэдэг солыг түн хүртээсэн байдаг. Энэ хүн зөвхөн бүх гэхээс илүү шүү дээ, тийм. 1990-с 1991 онд Хятад улсын Тэнжин хотод бүхийн дасгалжуулагчаар одоо өргөдөн ажиллаж исэн байгаа. За дээрэс нь 1998 онд боловсролын их сургуульд боловсрол судлалын магистр зэрэг хамгаалсан. Магистрийн зэрэг хамгаалсан шүү. 2001 онд дид профессор. 2002 онд ахлах багш, 2006 онд боловсролын их сургуулийн хүндэт профессор. 2006 онд Монгол улсын спортын түүхэнд анх удаага Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар ардын багш цолыг хүртсэн ийм хүн байдаг. За тэгэхээр одоо энэ Средер хэмээх энэ хүний талаар одоо бид бүхэн мэдж авлаа. Бидний одоо үндэсний бүхийн болон дээрээс нь чөлөөт бүхийн түүхэнд маань бүр дэлхийн чөлөөт бүхийн түүхэнд бичигдэхүйц ийм том хүн одоо Монгол орноос маань төрсэн байдгийн шүү. За тэгээд энэ Средер гэдэг хүний маань мэдээж лайв дээр зураг хөргүүдэн те нэвтрүүлэг дээр маань гарч байгаа. Энэ хүнтэй таарах юм бол бүх сонирхогч байх нь хамаа байхгүй. Одоо Монгол хүн бүр түүний амар мэндийг мэдэж түүнд бас баярлаж талархдаг, түүнийг бас одоо ийм сайхан зүйлийг бүтээсэн гэдгийг бид нар мэддэг шүү. Баярлалаа гэдгийг илэрхийлж байгаарай гэж та бүхнээс хүсье. За баярлалаа. За баярлалаа ганашаа. Тийм. Энэ нэвтрүүлгийг бэлтгэхэд нэрэ Средер гуан охин Бүүвэхүү гэж хүн бид бүхэнд яг энэ материал зураг хүргтэй юм уу бас хамтран бэлтгэж тусалсан юм байгаа шүү. Танд чин сэтгэлээсээ баярья. Баярлалаа. За баярлалаа. Бүүвэхүү гэсэн тийм ээ. За баярлалаа. Средер гээл одоо домогт бүх гээл зөндөө сонсдог байсан л та. Нэрийг бол мэдээд байгаа шүү дээ тий. Гэтэ ийм гайхамшигтай гэж анхудаа сонслоо. Баярлалаа ганашаа. Тийм. Би ч өөрөө ухчиж анхудаа бич нүд оройд гарч гэдэг. Тийм бэ. За Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар инхүү өндөрлөж байна. Дугаарыг маань өв соёл уламжлалаа дээдлэгч оюу толгой болон аюулгүй байдлын төлөө хамтдаа барайтай Forward Motors event тэтгэлээ. За нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од мөндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107-аас талхины од мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансага 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.